Сайн байцгаана уу? Шинэ дугаараараа уулзч байгаадаа баяртай байна. За би өнөөдөр 2022 онд Хонконг улсын social influencer модель Yoгийн багш эмэгтэйн алга болсон хэргийн талаар ярина. За энэхүү эмэгтэйг бол Aqua Chow гэдэг. За Instagram дээр бол нэлээд олон дагагчтай тухайн үедээ олонний танил болчихсон юм эмэгтэй. За түүний алга болсон өдрөөс эхэлж ярий. За тэр бол 2022 оны 6 сарын 30-ны өдөр Америк нэгдсэн улс руу нисэхээр ингээд бүх зүйлээ бэлтчихсэн байсан. За тэнд бол ингээд 3 сарын хугацаатай йогийн сургалтанд хамрагдахын хажуугаар аяллаа зорилготой. За тухайн үед COVID-19 жил байсан учраас Aqua найзуудаа энэ 3 сарынхаа аяллаа төлөвлөгөө, нислэгийн захиалга, очоод тусгаарлалтанд байх зочид буудал зэрэг бүх зүйлээ жин там болгоцсон тухайга хэлсэн. За Aqua-гийн хувьд бол 6 сарын 29-нд хамгийн сүүлд гэрийнхэнтэйгээ холбогдсон. За удалгүй нислэг эхлэхээс өмнөхөн тэр гинт холбоог болчихсон. Аав нь охиноо онгоцондоо суусан хэсэг талаар хэлэхгүй чимэг байгаад харин санаанд зовоод түүнийг шалгахаар гэрт нь очсон. За явж орсон дайруудаа бол тэр ямар нэгэн зүйл буруу байгааг ойлгосон. Учир нь түүний авч явах гэжсэн 2 чемодан ачаа нь гэртээ тэр чигтээ хэвээрээ байсан. Aqua-гийн хувьд энэхүү аялал нь маш утга учиртай хүсэн хүлээж исэн аялал байсан учраас тэр хизээж аяллаа ямар нэгэн шалтгаангүйгээр цуцлахгүй ингэж чимээгүй алга болох ёсгүй. За аав нь санаанд зовоод хамгийн ойрын найзаас нь асуухад найз нь бол 6 сарын 29-ний өдөр Aqua-тай уулзсан. За тэр уулзсныхаа дараа гэрт нь очоод Aqua-гийн авч явах ачааг нь хамт бэлдээд оройн нь бол тэр хоёр гарч гадуур суух төлөвлөгөөтэй байсан. За тэр Aqua-гийн хамт байхдаа ачааг нь бэлдэж явах зур Aqua найздаа өөрийнх нь экс найз залуу Alex Low гэх залуу өөртөө холбоо барихыг хичээж уулзъя гэж асуугаад байгаа талаар нь бол дурдаад өнгөрсөн. За тухайн найз нь Aqua-гийн гэрээс өдөр гараад ингээ явж байхдаа лоббинд нь экс найз залуутай зүрсэн. Үдээс хойш 4 цагийн үед Aqua-гийн найз нь залгаад бэлдэж авч явах зүйл чинь болчихсон уу? Хоёлаа орой хэдэн цаг үед уулзах вэ гэд асуусан чинь Aqua арай болоогүй байна. За бас надад нэг хідэн зэгцэлж хяналах зүйл байгаа. Би дуусгаад орой чам руу эргээ заалгая гэж хэлсэн. За орой 8 цаг болж найз нь дахиад юу болж гинэ гэд асуух гэтэл Aqua хариу өгөөгүй. За завгүй байгаа юм билгүү дээ гэж бодоод тухайн өдөр ингээд өнгөрсөн. 6 сарын 30-ны өглөө найз нь дахиад Aqua-г шалгаад мессеж бичсэн. Гэтэл урд оройных нь мессежийг ч гэсэн уншаагүй. Огт хариу өгөөгүй байж идэл удалгүй аав нь залгаснаар тэд бол ингээ Aqua-г сургаггүй алгуулсан гэж мэдээд цагдаад яаралтай очиж бүртгүүлсэн. Мэдээлэл авсан цагдаа нар яаралтай Aqua-гийн амьдардаг Seaside Sonata гих тансаг зэрэглэлийн апартментэд очиж камерын бичлэгийг өвдө шалгасан. За тэрэнд нь бол Aqua 4 цагийн үед экс найз залуу Алекстэй хамт лифтэнд орж ирж байгаа бичлэг байсан. За тэднийг харахад бол хоорондоо гар гараасаа бариад нэлээд дажгүй харилцаатай байгаа юм шиг харагддаг. За үүнээс хойш бол сургаггүй алга болсон. Тэгэхээр хамгийн сүүлд Aqua-тай уулзсан хүмүүс бол Алекс болж таарч байгаа. За ийхүү цагдаа нар Алексийн мэдээллийг шалган түүний гэрийн хаягаар нь шууд явж очсон. За цагдаа нарыг очиход Алекс хаалгаа нээх дургүй байсан ч гэсэн тэр эцэст нь цагдаа нарын шаардлагаар бол нээсэн. За цагдаа нар гэр доторхыг ажиглахад Aqua-тай холбоотой түүний гих зүйл харагдаагүй. Алекс Aqua-г нислэгтээ очоогүй, алга болсныг мэдээгүй гэж хинэггүй байдалтай хэлж ийсэн. За Aqua-гийн найзууд түүнтэй холбогдож чадахгүй байна. Чамд мэдэж байгаа зүйл ээ нү гэж асуусан ч тэр ямар нэгэн зүйл хэлээгүй. Гэтэл тухайн өдрийн орой 8 цаг 50 минутанд Алекс өмгөөлөгчийн хамт цагдаа хэлцэж явж очсон. Алекс Ritz Carlton гих 5 хоттой зочид буудлын 126 давхарт байрлах өрөөний түлхүүрийг өгөөд Aqua-г тэнд байгаа би Aqua-д халдсан гэж хэрэгээ хүлээсэн. Үргэлжлүүлэн тэр юу ч хэлэлгүй мэдүүлэг өгөхөөс татгалцсан. Цагдаа нар яаран буудалд очиход аимшигтай дүр зурглал бол тэдний угтсан. За энэ бол зүгээр нэг халдлага биш хүн амны хэрэг болж таарсан. За Aqua ванта усанд нас барсан байдалтай. За ванта ус нь цэр чихтэй улаан өнгөтэй болоод цуснд буудагдсан. Том алчуураар биеэ ороосон байдалтай байжсэн. За хожим задлан шинжилгээгээр
цээж болон хүзүүндээ 30 гаруй удаа хутгалуулж нас барсан болох нь тогтоогдсон. За эдгээр шархнуудаас 2 нь 20 см-ийн гүнтэй хутгалуулсан байсан нь бараг биеийг нь нэвт сүлбэхүүц маш хэрцгий алга болсон. Хэрэг болсон өрөөнд нилээд тэмцэлцэн уул мөрүүд байсан. Aqua зоригтойгоор Алексийн өвдөөс хүчтэй тэмцэлцэн ч 27 см-ийн урттай хутгатай залуугийн гараас цогтож чадаагүй. За энэ хутга нь Aquaгийн хамт тухайн Аннаас олдсон. За Алекс дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалцсан ч хүмүүс яагаад тэдний хөтөлцөөд гарсан харилцаа алгаар дуусах болов гэдэг дээр нэлээд маргаан өрнсөн. Aquaгийн хувьд 23 настай эрч хүчтэй хүсэл тэмүүллээр дүүрэн йог, усан спортоор хичээлдэг. Нэлээд ийм хөдөлгөөнтэй эмэгтэй. За Алексийн хувьд 28 настай эргэлсэн тодорхой ажилгүй залуу. За тэд бол нэлээд токсик салж нийлсэн харилцаатай. 2021 онд Aqua өөрийн зурсан зургуудаа зарах үедээ Алекстэй танилцсан. Aqua Алекстай байхдаа түүнээс айдаг, сэтгэл зүйн дарамт мэдэрдэг гэж эргэн тойрны хүмүүстэй хэлж байсан. За Алекс Aquaгийн нүцгэн зургуудыг сошиал тавина гэж бас сүрдүүлдэг. За хэдэн сарын өмнө Aqua цагдаад Алексийг мэдгдсэн ч удалгүй гомдлон буцаа аваад тэд иргэн нийлсэн байсан. Ийхүү явсаар 2022 оны 6 дугаар сарын эхээр албан ёсоор тэд салсан. Алекс салсныхаа дараа ч Aquaтай холбогдож уулзахыг хүсдэг, бэлэг өгч уучлалт гуйж эргэж нийлхийг оролддог. За тухайн хэрэг гардаг өдөр Алекс Aquаг сүүлийн удаа уулзъя гэд ятгсан байдаг. Цагдаа нар Алексийн гэрт нарийн шалгалт хийхэд гэрээс нь хутгийг урьдчилж худалдаж авсыг нотлох олон баримт илрүүлсэн. Хутгийг урьдчилж худалдаж аваад дараа нь зочид буудалд руу авч очсон нь анханасаа Aquag алгах төлөвлөгөөтэй байсныг харуулж байгаа. Мөрдөгчид Алексийн өнгөрснөөс судлахад тэр багаасаа тулааны урлагаар хичээлсэн, өсвөр наснда Хонконгийг төлөөж дэлхийн аваргын тэмцээнд орж алт мөнгөн медалийг хүртэж, мөн шилдэг тамирчин гих цол шагналыг хүртэж исэн. Гисэн хэдий ч Алекс санхүүгийн бэрхшээл болон эмэгтэй хүнд халтсан шалтгаанаар ирээдүйдээ тамирчны карьераа орхисон. Алекс хэрэг гардаг өдрийн өмнөхөн 2022 оны 6 сарын 28-нд Ritz Carlton зочид буудалд өрөө захиалсан. Энэ нь бол нэг өдрөөр гэхдээ маргааш нь дахин 3 өдрөөр сунгасан. Ингэж сунгасан нь Aquag хөнөөх зорилготой байсан учраас дараа нь цогцыг устгах хугацаа хожих зорилгоор ингэж захиалсан байж магадгүй. Гэтэл Aquaгийн аав нь охиноо алга болсон цаг адалгүй цагдаад мэдэгдснээр Алекстэй бол тэр дороо эрен сургуулагдаж баригдсан учраас цогцыг устгах чадалгүй, яах чаргагүй байдалд орж хэрэгээ хүлээсэн. Магадгүй тэр өөрөө хэрэгээ хүлээвэл түүний авах ял нь бага байж магадгүй гэд хэрэгээ хүлээсэн байх. Энэхүү хэрэг олон нийтийн сүлжээгээр хурдан тархаж олон хүмүүсийн чигшил зэвсэлийг төрүүлсэн. Ихэнх хүмүүс нь Aquaгийн гэр бүлд эмгэнэл илэрхийлж байсан ч зарим хэсэг бүлэг хүмүүс Aquag мөнгнөөс болж Алекстай уулзнаас болоод алуулсан гэж бичиж эхэлсэн. Энэ мэдээний дараа гэр бүлийнх нь энэ яриаг эрс нэрцааж сошиал сүлжээгээр өөрсдийн байр сууриа илэрхийлсэн. Эдгээр худал мэдээлэл цуу ярианууд шудраг ёсонд нөлөөлөхгүй гэж найдаж байна. Шудраг ёс яалах болно. Цагдаа нар цаг алдалгүй Алексийг баривчилсанд нь талархаж байна. Мөн олон нийтийн дэмжлэгт ч мөн талархаж байна. Харин утасны цаанаас худал гүтгэж цуу яриа дэгдэж байгаа хүмүүсийг энэ үйлдэлээр зогсоож тэдэнд охиныхоо хойноос гашуудах орон зайг олгохыг хүссэн. Энэхүү хэргийн эцсийн шүүхийн шийдвэр бол гараагүй байгаа юм билээ. Хэрвээ гарсан байх юм бол би тэр даруй нэмэлтээр оруулах болно. Өнөөдрийн дугаарыг маань энэ хүртэл сонсон та нартай маш их баярлалаа. Дараагийн дугаараар дахин уулзтлаа. Түр баяртай.